Эрдэнэчлууны цогт ир гэдэг. Би Улаанбаатар өртөөнд галт тэрэгний найр үйлчлэгч ажилтай. Эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Уг мэргэжлийг сонгох болсон шалтгаан миний аав энэ өртөөнд яг л миний ажил адилхан холбогч, найруулагч, өвчин энэ мэргэжлийг ажиллаж байгаа тэтгэвртэй гарсан. Тэгэл 99 онд анх төрсөн өдрөөрөө манай аав энэ өртөөнд дагуулж ирж оруулжсэн. Тэрнээс хойш тасралтгүй одоо нэг 21 дэх жилдээ ажиллаж байна. Хүүхэд багт ер нь голцоо энэ хаваар л өссөн дөө энэ төмөр замын хөвгтлөөр. Тэгэл аавынхаа ажилтайгаар хичээл тараал, хоолоо идэхгүй явсан үед нь араас нь ирээл, хоолыг барьж ирээл өгөөл. Манай тийм миний багын найзууд энэ зөндөө байгаа. Бас нэг удамд амьдсан. Би ч одоо 2 дахь үеийн төмөр замчин энэ өртөөнд бол тэрэгний найруулагч гээд яваад байгаа шүү дээ. Яг гоо галт тэрэг найруулна. Бид нар ч одоо ингээл тушаал гараад орсон тэндээ скватер наардна, ерөө наардна гэж урдаас орж ирж байгааг бол манай дээр орж ирэл голцоо задраал, найруулаад бид нар эндээс тов дээрээс ялгаж тараагаал. Гэтэ голцоо орон нутгийн ачаагаал ингэж ялгаж авдаг юм дөө. Тов дээрээсээ тарааж аваад бус тохиолдолд бол тэгээд бид нар ч үзэхгүй юм гэж байхгүй шүү дээ. Доогуур нь үзнэ. Одоо тэгээд зүв очичүү, яаж үйж үү гэж. Тэгээд галт тэрэг найруулахад байкхэд автобусраны зүрүү сүүлийн боо 2 оны гол нь нээлттэй нүгүү нү энэ бүгдийн сарантаа. Доос доошоо буулгаад явуулж байгаа вагонууд маань эхний вагон гүйцэд контролд орж ийн үгүй юу тийм ээ. Зогсчод бас араас нь явуулчаад аюул болж та очиж мөргөөд нөгөөдхийг. Тийм учраас эндээс байнга хяналт тавьчих. Бас тэр доор ажиллаж байгаа замчт мамчтаа сайн харж яахгүй бол тэр доор ч холбооныхан ажиллаж байна. Зам дээр нь замынхан шопоо сольж байна. Тийм учраас тэгээд эндээс байнга харж байна. Энд овоо оператор харж байна. Би бас давхар харах хэрэгтэй. Энэ олон урдаас ачиж байгаа, хойноос ирж байгаа ачаануудтай тэгээд дотор нь юу ч хийж болох юм. Хичнээн сая үнэтэй юм байх юм лээ. Тэгээд жишээ нь дэсвэр дэлбэрдэг ачаатай байгаа моо ирэх юм бол биднэрт нарийн өгнө. Одоо нэг 15 км цагийн урдаас илүү гаргаж болохгүй урдаас илгээ хийнэ. Тэрнээсээ тэдэн вагоноор халахалж шилгээ хийгээрэй. Тэгээ би тэр авсан нарийдаа одоо шилгээнд оролцож байгаа холбоогч, машинч, туслах бүгдэнд нь танилцуулаад тэгээ шилгээ хийж байгаа юм. Ер нь хүн ажлын цагаар бол өөр юм бодож явсан үнд юмд орно. Яг хүн ажиллаа хийгээд урдхаа бодоо явж ивэл юмд олохгүй хаа. Хамт олон чи ер нь дийлэнхэн залуучууд болчих шүү дээ. Би ч та сайхан яг хүчилгүй хийжсэн чи одоо бүгдээрээ л ихэнх нь ахаа л гэх юм шүү дээ. Тэгэхээр одоо төгсөрж байгаа юм гэлөө. Хүнийгээ хүндэл гэдэг чинь бас өөр байгаа юм чинь. Сайн сууж исэн оператор чи манай багш. Улаанбаатар даваа оператор юм. Энэ багш чинь түрүү жил бас юм мэргэжлийн аврал болчихсон. Хүмүүс би багш гэж станцаар тавина. Тэгэхээр чи айл 21 жилийн өмнөх хүн таны багш гэж ямар хүн байдгийг айл манайхан ч гайхдаг байхгүй. Би ч одоо өөр аягүй олон хүнд дагуулсан юм шүү дээ. Гэсэн ер нь л станцаар багш гэвэл намайг дагж исэн бас гайхдаг. Ер нь хүн дагуулах бас тийм хамаашгүй. Байг гэхэд нөгөөдхөө хаана вагоноос буухтаа эвгүй буучхол юмн дээр гიშгэж болоо хаана ойччих бол хамаагүй дундуур нь орчих болов гэдэг ч юм. Төмөр замаас ч одоо манай чинь манай 2 өрөө байр өглөө. Тэгээд хойч одоо нөгөө юугаар хөвчлөөр өгдөг үстэй. Тэгээд ийж байр-байртаа олцсон. Одоо ямар ч сан одоо хүн харахад онох унаатай хүүхдүүдээ дутаахгүй сайхан л авч явж байна. Ер нь тэгэл хүн хэдэн төгрөг авах нь гол нь биш. Тэрийг яаж зарцуулах нь голлох гэж боддог шүү дээ. Манай хүүхд та тэгэл аав орой ажилтаа унтчихээн чимээгүй гэж хөөрхөн тэгдэгтэй. Гэтэ яг аль болох ар гэртээ тийм нэг ачаал ч юм одоо өөрийнхөө ажлаас болж тийм үйлчлэгийг бол их боддгоо. Өглөө яваад очисон ч гэсэн аль болох хүүхдүүдээ нэг баг ер нь их баг аль болох ядраагүй юм шиг царай гаргаад тийм л байдалтай. Орой ажилтны үед яалтч нэг 2 цаг унтахгүй л болдгоо маа.
энэ дотор залуучууд байна шүү дээ. Дөнгөж 10 жил болж байгаа, 5 жил болж байгаа. Айгүй сайн ажилдаг. Үнэхээр бүр ингээд энийг энийг сурыг гээд тэгээ хийгээд байгаа залуучууд байна. Эднийг ингээд яах юм бол эдгээрээс их юм гарна. Энэ олон залуучуудаас шалгарч ийм авраг болно гэдэг. Яг хамт олны л ач ахалтай. Байгууллага юу ч дөө үнэн. Хүн юу тарин түүнийг л аавна гэдэг. Гэтэ ямар ч сан аавынхаа оруулж өгсөн энэ ажилд аавынхаа насаараа хийсэн энэ ажлыг үргэлжлүүлээд яг энэ өртөнд ингээ ажиллаж байгаа даа. Би бол амар бахархтай. Тэгэл ингээ шагнал урамшуул авах тоолонд л миний аавын нэр гарч байгаа даа гэж боддог хөөх. Тэрүүгээр энэ жил ч та манай Улаанбаатар төмөр замын 70 жилээ болж байна. Мөн манай Улаанбаатар өртөөний 70 жилээ болж байгаа. Тэгээд төмөр замд ажиллаж байгаа нэг үе үеийн төмөр замчд бол одоо ажиллаж байгаа төмөр замчтай ажлын өндөр амжилт хүсье.